За өнөөдөр манай студид Монголын шаван бүжгийн холбооны тэргүүн Санжаа Сөрөнгийн бүжмаа гэдэг хүн хүрэлцээр ирээ. Юуны төрөнд одоо Монголын шаван бүжгийн холбоо гэхлээр хүмүүст бас их нэг танил биш засаж байгаа. Энэ яг яадаг холбоо юм бэ? Ямар үйл ажиллагаа явуулт юм бэ гэхлээр хоёул танилцуулж. За баярлалаа. Шаван бүжгийн холбоо байгуулахаас эмгүүгээр дасгал хөдөлгөөнөөр ирүүлчих сургалт гэж анх би үүсгэн байна. Нэрийн нөгөөд тэгээд сургалт явуулж эхэлсэн. Тэгээд шаван эрүүл мэндийн дасгал хөдөлгөөн хийж олон хүмүүсийг эрүүлжүүлсэн. Ээжигээ хагалгаан болгуулсан, аварсан, зүрхний хагалгаан тэлэгч гэж аппарат тавиулж байгаа. Манай энэ дасгалыг хийгээд ирүүлсэн. Тэгээд хагалгаан орохгүйгээр одоо тэр зүрхэнд бөглөрл гэж байдаг юм. Тэр нь дасгал хийснээрээ атгалт дасгал хийснээрээ бөглөрл нь нэгдсэн гэсэн. Тэгээд ээжигээ аварсан чинь цаашаа олон хүнийг одоо эрүүлжүүлмэл санагдаад тэгээ одоо 5 жилийн өмнө анх яасан эхэлсэн. Тэгээ одоо тэрнээс хойш одоо 8 Улаанбаатар 8 салбар хөдөө орон нутгийн салбарлуулаад ганцаараа би дасгал хөдөлгөөн нэг газар хийгээд байвал хүнд хүрэхгүй олон хүн багш үлдчихэж байгаа одоо нэг салбарлуулаад явах юм бол боломжтой юм байна гэж үзээд ингээд багш нар бэлдээд салбарлуулаад явж байгаа. Миний цаашдын зорилго бол 21 аймаг 6 дүүрэгт салбарлуулаад олон хүмүүсийг дасгал хөдөлгөөнөөр эм уухгүйгээр эрүүлжүүлэх юмсан гэдэг зорилготой одоо ажиллаж байгаа. За тэгээд энэ эрүүлжүүлэх сургалт явуулж ирсэн чинь цаашаа улам хөгжүүлмөр санагдаад бүжгийг оруулж ирсэн. Дэлхийн нийтээр 120 гаруй орнууд бүжгэлдэг шугам бүжиг, лайн дэнс гэж шугам бүжиг гэж бүжгийг одоо хамт олноор найз нөхдөөр бүжгэлдэг юм байна. Энэ бүжигт орон болгон өөрөөрөө нэрлэдэг юм байна. Найз нөхдийн бүжиг, эм нэгдлийн бүжиг гэж нэрлээд бүгдээр одоо энэ бүжгээр эрүүлждэг юм. Тэгээ манай Монгол орн ч гэсэн яагаад ингэж бүжгэлж болдгоо юм гэдэг утгаараа 5 жилийн өмнө энэ шугам бүжгийг Монгол орнд дэлгэрүүлэхэд одоо ингэ явж байна. Олон хүн сонирхолтой, олон хүн энэ бүжгийг сурах юмсан гэж ирмэлзэлтэй манай салбар болгонд ирж одоо хичээлж байгаа. Тэгэхээр одоо энэ яг ингэ шугам бүжиг одоо шугам бүжиг бусад бүжгийн төрлүүдээс яг юугаараа ялгаатай хөдөлгөөн нь бас ямар хэлбэрээр холбоо байгаа гэдэг. Шугам бүжиг бол одоо яг юу судлаад үзэх юм бол дөрвөн тал руугаа хийдэг байхгүй юу? Дөрвөн тал руугаа харж идэг. Хүн төрөлхтөн одоо олон жилийн өмнөөс эхлээд ерөөсөө нэг зүг рүү хараад хийдэг. Нэг зүг рүү харж хийснээр тэрийгээр ингээд одоо болоод байна. Тэгээд нэг зүг рүү харсан хөдөлгөөнөө хажуу тал руу маа тал руугаа хийхээр мартчихдаг. Юу лээ? Тэгээд бид нэг тал руугаа хараад хийшсэн юм байна. Тэрий чинь эвдэхэд дөрвөн тал руугаа хийхснээрээ хүний их баг тарих хөгждөг, мартах санах үйл ажиллагаа сэргдэг. Тийм учиртай бүжиглэх тусмаа хүний эрүүл хүн сэргэлэн болдог, ой ухаан сэргдэг тийм бүжиг байдаг. Би ч гэсэн одоо нэг үе хийснээр маш их юм мартдаг байсан. Ямар тандаа чи юунд толгой дээр мэдэн шүлэг тавьчаад энэ их энэ чи байсан шиг яаж ч үгүй ингэдэг байсан чинь одоо тийм байхгүй. Олон хүн ийм одоо нэг сэргэлэн оюун ухаан гэл хөгжсөн байгаа. Тэгээд тэгээд тэрнээс гадна энэ бүжгэнд бас Латин Америкийн одоо бүх бүжгийн үндсэн хөдөлгөөн гэдэг байхгүй. Нийтийн бүжгийн үндсэн хөдөлгөөн байна. Тэгээд тэр бүжгүүдийг хүм хийх тусмаа одоо Латин Америк бүжиг хийж үзэхэнсэн, ташаа хөдөлгөсөн хөдөлгөөн хийж үзэхэнсэн гэж хүмүүс боддог бол шугам бүжиг хийгээд ирэхээр за одоо энэ саалцаа бүжиг үндсэн алхах гэхээр айгуугүй сэргүй. Би Латин Америк бүжиг хийгээд байгаа юм биш гэдэг бодлороо тэр бүжиг илүү сонирхолтойгоор сурах боломжтой болов. Олон төрлийн хөдөлгөөний үндсэн хөдөлгөөн орсон байна. Тэгээ энийг хийх тусмаа эвсэлтэй болж хөдөлгөөний дутагдлаас гарч дээрээс нь хөдөлгөөн болгонд хүний эрүүл мэндэд хэрэгтэй. Адаглаад наацх юм ингээд ташаа хөдөлгдөг хөдөлгөөн ташаага хөдөлгөөд ирэхээр нурууны өвчний хүчийг сулгуулдаг юм байна. Нуруу өвддөг хүмүүсд энийг хийснээр өвдөлт нь багасдаг юм байна. Тэгээд дэлхийн бусад орнууд гэдэг чинь Латин Америкийн орнууд энэтхгүүд нурууны өвчин багтаа гэдэг гинэ. Тэр ямар учиртай гэхээр ташааны хөдөлгөөн хийдэг, бүжгүүд хийдэг. Тийм учраас нурууны өвчин багтдаг. Манайх бол нурууны өвчин ихтэй шүү дээ. Тэгэхээр ташаагаасаа хөдөлгөөдөө гэдэг юм. Хэлгүй яг хоо тэгэхээр энэ шугам бүжиг гэдэг таны сая ярьсан салан одоо ингээ миний одоо таны тэр одоо сургууль нүүлүүлж байгаа газруудын харснаар ердөө мэрэгжлийн уур чадвар шаардаад байдаг. Заавал чи энэ хөдөлгөөнийг ингэж хийх ёстой гэсэн юм шаардаад байдаг. Тэгэхээр бид нар одоо нөгөө очиод бүжиг сурахдаа за энэ хөдөлгөөний мэрэгжлийн тасаар бол ингэж хийх ёстой юм байна. Би чадахгүй болох ингэ бүжиглэж чадахгүй байна гэсэн. Тэгээ болчих юм ямар нэг юм байдгүй. Яг энэ бүжиг
цаанаас бүр ингээд хүмүүс энийг чи ирүүлж ийм байна тийм байна цаанаас бүр юм сэтгэл санаа нь амар өөдрөг болсон. Тэгээ ингээд амар хүүхэд чи цавдлаг гэх юм уу? Ихэвчлэн ингээд нас өндөртэй хүмүүс ч юм уу хөлгөөний дутагдлыг ороод ингээд сууж идэг энэ насны нэрийг яваа Монгол хүмүүс аягүй хангалттай болсон байна. Тэгэхээр одоо таны одоо сургалтанд хичээж байгаа хүмүүсийн насны дундаж буюу ямар хүмүүс ирж байна дээрээс нь бүр нэг хөвчин эмээ хүмүүс бас хөдөлж байгаа харагддаг. Тэднийхээ талаар ярил. Энэ шугам бүжиг одоо ер нь нэг бүжиг судлаач гэж байдаг. Тэгээ бүжиг судлаач судалж үзсэн гинэ. Хүмүүс ингээ манай Монголд бүжигэн дор их нийтийн бүжиг санаанд багдаг. Тэгээд бусад стандарт бүжиглэх сонирхолтой хүмүүс байна л да. Яагаад ингээ бүжигийн нийтийн бүжиг нь хушуураад идэв гэсэн чинь хүмүүсийн ингээ дуулах ингээ сонсох дуртай дуунууд тэрнийг одоо дуунуудын хэмнэлт оруулаад тэг бүжиглээд ингээ явахаар тэг дуу гэдэг чинь хөгжим гэдэг чинь хүний татвар сэтгэлийг сэргээж өгдөг юм. Тэрэнд өөрөө ирэхгүй хэмнэлттэй аянд нь хурдан бүжиглээд ингээ явах. Тийм үр сэргээд ирдэг байхгүй бүжиглээд ирэхээр тий. Тэгэхээр манай шугам бүжиг бол дэлхийн бүх хит дандаа нөгөө цовлог хит дуунууд, хипхоп дуунуудад 40-с дээш насны 50-тай 60-тай хүмүүс бүжиглээд ирэхээр хүмүүс тэнтээс аягүй кайф авдаг байхгүй. Залуудаа бид нар дискод гэсэн бүжгүүртэн дандаа хэм өөрийн гэсэн хөдөлгөөнтэй латин америкийн хөдөлгөөнүүд одоо твист ингээд хийгээд ирэхээр хүмүүс өөрөө ирэхгүй яг би энэ хийж болдгоо гэдэг юмгаар тэгээд дээрэс нь энэ ээж аав нар ингээд бүжиглээл юугаад ирэхээр хүүхдүүд нь аягүй урамшдаг. Миний ээж ямар гоё бүжиглдэг юм бэ? Миний аав бүжиглээд байгаа юм гээд ингээд хүүхдүүд нь гэсэн ингээд дэмжиж сэтгэлээр нь дэмжиж ирдэг. Тэгэл өөрөө ирэхгүй. Заримдаа манай сургалтанд явж байгаа ээжээ яваарэ, бүжгэндээ яваарэ, босоорой цаймаг нь бэлдээд тавьсан байх гинэ. Тэгэхээр хүүхдүүд залуучууд ээжигээ аавыгаа ингээд бүжиглээ сайхан урт наслаасаа эрүүл байгаасаа гэдэг бас сэтгэл дотроо тээж өгдөг байхгүй. Тийм болохоор тэрэнд нь хүмүүс урамшаад өөрөө ирэхгүй гүгээл ороод идэг. Тэгээ би өглөө сургалтаа яаж явахдаа өөрийгөө ялаад орчноо ялаад энэ зааланд ирсэн бол өөртөө баярлалаа гэж алга ирдэг байхгүй. Тэрчээ тэр чинь орчноо ялаад өөрийгөө ялаад босч ирж байгаа шүү дээ. Тийм үстэй. Тэгээ тийм болохоор энэ манай сургалтанд ирж байгаа хүмүүсийн сэтгэл санаа ер нь 40-с дээш насныхан яг нөгөө нэг орчин байдгүй чөлөө цагаа зүг боловсон өнгөрүүлэх газар байдгүй ямар бааранд ороод залуучуудтай бүжиглээд илтэй биш. Тэгэхээр яг тэр бидний насныхныг одоо чөлөө цагаа зүг боловсон өнгөрүүлээ бие биентэйгээ одоо сайхан бүжиглж танилцаж бүжиглж одоо жаргаж бүжиглэх зэв орчин бүрддэг гэж байна. Тэгэхээр бас миний нэг анзаарсан юм та их анзаардаг байж магадгүй. Одоо би өнөөдөр ингээд гудамжаар явж ийлаа гэж бодоход хүнтэй зөрүүд одоо залуу хүн хүүхдүүд ч тийм 10-ээс 20 насны. Одоо тийм хүмүүстэй зөрөө яваад нүдний харцсан ч юм уу ийм амар гонигтай, зовлонтой, бүхэмдээ багтсан юм шиг ийм амар юм ондоохон ч юм уу ийм сонин юм харц мэрстэй сэтгэл зүйн байдлын тогтоохгүй ийм явж байхад одоо ингээд танаас бол тав хичээлсэн ч юм уу яг ийм 40-с дээш насныхан буюу 70 настай байдаг гэсэн тийм тэдний нүд гэхэд одоо ингээд бүр тэр чигтээ бүр ингээд хайр хүртүүлсэн байдаг гэлцсэн бүр хамаагүй ондоо өнөөдөр би нэг хүний нүднээс заа байц би ингээд зөрөөд өнгөрөө зүгээр хахад тэр хүнээс бас ямар нэг мэдрэмж авч яах гэсэн байхгүй тэр хүн гонигтай байна да би мэдээж таатай санагдахгүй тэгэнгүүт яг таниад их газар нь өөрөө ингээд аягүй гоё энерги болсон яа тэгэхээр дотор нь байгаа бүх хүмүүс бүгдээр юм амар хөөрхөн нүдтэй юм нэг хайр түгээсэн бүр ингээд цаанаасаа л гэлэлцсэн ирж хүчтэй бүр ингээд хизээш доосгүй ирж хүчтэй юм шиг яа бүр тийм нүдтэй болсон тэгэхээр энэ сэтгэл санааны хувьд бас их өөрчлөгддөг юм шиг дээрээс нь мэдээж хөдөлгөөн хийж байгаа Монголын хөдөлгөөний дутагдал маш их ордог шүү дээ 40-с дээш насныхан бол энэ тал дээр одоо тэр одоо асуудлыг зохицуулж эрүүл мэндийн зөв татлаар амьдарч байгаа гэсэн дээрээс нь хүн чинь зоригтой байж амьдарч байгаа шүү дээ мэдээж яг хүмүүс одоо яг төвтэй гараад ч юм уу яг энэ Монголд одоо ингээд төвшин хүмүүс юм уу одоо насны дээр гарсан хүмүүс хийх юм байх байхгүй 40 хүрсэн хүмүүс чинь яг энэ төвшин биш шүү дээ яг ийм хүмүүсийн явах юм хийх юм гэж байдгүй тэгэхээр одоо ингээд сургалтаа яваа гэж хүүхдүүд нь тусгай явуулж байна гэж өөрөө нэг юм явдаг юмтай зоригтой болсон байна гэдэг чинь тэр хүмүүс чаашлаад ингээд хүүхчиг болсон өөдрөг болсон ингээд чаашлаад эрүүл болоод зөв амьдрах дээрээс нь ингээд залуу сэтгэлгээс авгүй ингээд нийгэмтэйг хөл нийлүүлж бүр ингээд шинээр дахиад ингээд хүүхч амьдрал эхэлж байна гэсэн үг юм. Тэрийг айгүй их анзаарлаа танаас сургалтнаас тэгээд одоо ингээд сургалтаа мэдээлэлрүүлээд ингээд тойруулаад явна гэж та ярьлаа шүү дээ. Гэхдээ одоо ямар
дэлгэрүүлгийг тусгаж шин санаа буюу одоо ингэж дэлгэрүүлэхдээ бас яг хаагур тэгээд ямар хүмүүсийг яваасаа ингэхдээ хүмүүст буюу энэ мэдээллийг та яг хэрхэн яаж түгэж авах вэ? Хүмүүсээс авч чадахгүй гэж магадгүй шүү дээ. Өнөөдөр тэгэхээр би яг энэ спорт байдаг юм байна. Тэгээд энийг ингээд судалж мэдхдээ энэ ийм хүмүүс байгаад идэв юм шиг үгүй. Би өнөөдөр бол мэдж байгаа болохоор хүмүүс таш мэдээлэл төгөхгүй гэж магадгүй. Яг яг та яаж хаагур яаж түгэж авах вэ? Бас хаагур яаж үйл ажиллагаа юм бэ? Энийхээ талаар дэлгэрэнгүй мэдээлэл байна. Одоо манайх юу энэ одоо түгээг дэлгэрүүлэхийн хувьд одоо фэйсбુક дээр одоо Монголын шугам бүжгийн холбоо гэдэг одоо групп байдаг. Тэрэн дээр одоо өдөр тутмынхаа сургалтын талаар тэгээд одоо юун дээр эрүүл амьдрахын тулд өөртөө хайртай өөрийгөө ялж чаддаг хүн хөдөлгөөн хийдэг. Тийм учраас манай төрийн дээрээ гэдэг маягаар л одоо ингээд явдаг. Тэрнээс одоо яг телевиз зарж байгаа ингээд ясан албан ёсны ясыг байхгүй. Тэгээ бидний орчин тойрны хүмүүс мэдэх нэг нь мэднэ мэдхгүй нэг нь ийм юм байдаг юм уу гэдгийг одоо тэгээ салбаруудаараа явж байгаа манайх бол одоо 3 4 хорооллын ахуй үйлчлэгээний нэрийтэй бүжгийн ордонд одоо яг миний өөрийн сургалт явж хорооллын эцэст бас манай Нарантуяа гэдэг гэр бүл судлалт Нарантуяа гэж байна. Тэр одоо манай сургалтын сугаад багшуулсан хорооллын эцэст ийм артын зүүн талд Леон Тавар гэдэг газарт бас одоо өглөө сургалт явуулж байна. Одоо тэгээд оргил одоо аршин суулал дээр бас нэг салбар байна. Тэгээд нөгөө цай захын наадад баясах бүжгийн клуб бүжгэд тэнцээ байна. Дээрээс нь бокстрол бүжгийн ордон гэж тасганы яваад байдаг. Тэнцээ бас байна. Одоо ингээд одоо Чингэлтэй дүүргийн урт талд байна. Их дэлгүүрийн баруун талд бас байна. Одоо ингээд бас өөрийнхөө хэмжээгээр манай шавнар өдөд заал болоод ингээд сургалт явуулаад одоо тэгээд сая чин юуны засгийн газраас яаж байгаа илүүдэлжингүү эрүүл Монгол хүн гэдэг одоо хөтөлбөр хэрэгжиж засгийн газраас хэрэгжүүлээ явж байгаа. Тэрийг манайх одоо 5 жилийн өмнөөс хэрэгжүүлсэн байлээ. Өглөө 7 цагаас 8 цагаас ингээд манай сургалт явдаг. Ажилтны хүмүүс өглөө сургалтанд ороод 1 цаг эрүүл мэндийн дасгал хий. Тэр өдөржингөө ирж хүчтэй байдаг. Тэгэхээр өглөө эрт дасгал хийгээд явдаг хүмүүс маш их олон байдаг. Тэгээд одоо цаашид бол залуучуудын шугам бүжиг, залуучуудын бүжиг гэдэг хэвгүй юм. Хип-хоп бүжиг их гой бүжгүүд байна. Тэгээд би бас залуу хүмүүс манай сургалтанд хамрагдаад залуучуудаа хамт олонтойгоо хамт энэ бүжиглж Латин Америк бүжгийн хөдөлгөөн хийгээд өөрөө өөртөө эрүүлжүүлээсэ гэж би бас боддгийн. Тий. Бүжигдэх чинь яалтчгүй заавал эсэлтэй нь биш. Өөрийгөө эрүүлжүүлэх дээрээс нь ингээд дөрөв тишээ хараад ихэд тарих хөгждөг гэж байна. Тэгэхээр залуу хүмүүс маань ч гэсэн би өнөөдөр бүжиглэх эвсэлгүй гэж явахгүй байх ёстой биш. Өөрийнхөө эрүүл мэндийг бодоод дээрээс нь тархины хөгжил болон одоо нийгэмтэй хөл нийлүүлэх юм гоё эерэг энергийг түгээхт нэмэр болох үүднээс бас өөрсөндөө маш их одоо юу гэдэг аж аргалыг бэлэглэх үүднээс энэ сургалтанд бас явал хэцүү юм болов уу гэж харж байна. Тэгээ яалтчгүй одоо таны хувьд бол таны аав Монголын урлагийн салбарт өн олон жил бас хүмүүст урлагийг түгэж дэлгэрүүлж явсан юм байдаг. Тэнгүүт одоо үргэлжлэн бас ингээд охин нь яг одоо ингээд үргэлжлүүлээд хүмүүст бас бүр яг энэ урлаг гэдэг ямар хайрыг, ийм сайхан энергийг түгээгээд үлдээч хийсэн гэж бас одоо хичээгээд явж байгаа ийм сайхан юм байна. Яалчгүй таныг хийх ёстой үйл хэрэг мөн болов би бас харлаа. Тэгэхээр бахархмаар юм. Миний аав бол Монголын зүүн Монгол угсаатны ардын бүжгийн урлагийг хөгжүүлж байсан Данзан нэмийн Санжаасурн гэж хан хэдэж болон бүжиг дэглэж хүн байсан. Тэгээд аав маань намайг нэг 10 төгсгöd бүжигчин болох гал одоо чуулгатаа үлдэх гэсэн чинь би бас нэг өөрөө бас өөрийнхөө бодлоор кино драма ингэж жүжигчин болмоор санагдаа. Тэгээд жүжигчний мэргэжил эзэмссэн. Тэгээд Доронтын театр, Эрдэнэтийн театрт ажиллаад нэг гавьсан юм байхгүй. Нэг туслах төр тоглосоор байгаа. Тэгээд тэгээ сүүлдээ бас гэр бүл амьдралаа бодоод тэгээд урлагаас гарсан. Тэгж явж байгаад би одоо яг ер нь би одоо өнөөдрийг ингээд эргээд харж хахад хүний цусан дах ген гэж байдаг юм байна. Би 50 гарчаад би бүжиг заагаад явж гин гэж өөрөө төсөөлж бодож байгаагүй. Тэгээ өнөөдөр ингээд бүжиг заагаад хүмүүсийг ингээд хөдөлгөөнөөр ирүүлжүүлээд явж байгаадаа би маш их бахархтын. Миний аавч 2002 онд өнгөрсөн.
Тэгээд дээд тэнгэрээс аав минь намайг үргэлжийн харж ивэж идэг юм байна да. Миний охин бүжгээр миний охин одоо аав нь ардын бүжгээс бүжиг дэгэлдэг байлаа. Гэхдээ бүжиг гэдэгт зайршгүй чамтай холбоотой шүү гэдэг миний одоо ингээд дотоод сэтгэлээр надтай холбогдож намайг ивэж дотроос нь хөглж өгдөг юм байна. Би одоо дотор бодож бахархаж явдаг. Заримдаа зөв ингээд би энд одоо нэг шугам бүжиг бас ингээд Монгол дуунуудад одоо хийдэг юм. Одоо дэглэнэ гэж хэлэхэд одоо хаашаа юм бас хамаагүй тэгж хийж болохгүй байх гэж бодож байна. Тэгээд ингээд яаж заримдаа хөдөлгөөн орж ирдэг байхгүй юу. Тэгээд хитний бүр оролдож чад унтцдаг байхгүй юу. Үүрээр агаагаа зүүдэлдэг юм би. Тэгээд зүүдлээд ингээд аавтай байна ч гэж зүүдэлж байгаа. Тэгээд унтчихна. Тэгээд эргээд босоод ирэхэд яг тэр хөдөлгөөн чадахгүй байсан хөдөлгөөн ингээд өөрөө ирэхгүй хөл тавигдаад ингээд бараад ирдэг. Энэ бол яалтчгүй ярихгүй байхын аргагүй сайхан зүйл байх юм л да. Тэр бүжгийн спортыг сурган хүмүүжүүлдэг байсан гэхгүй. Тэнгүүд та одоо бүжгийн спортоор хүмүүстийг эргүүлжүүлдэг болсон. Заавал эвдэлтэй хүмүүс бүжгэлдэггүй шүү. Бүх хүн бүжгэлж болно. Энийг амьдралынх нь хөвшил болгоод хэн нэгэнд эрүүл амьдралыг бэлгэлэх гээд ингээ явж байгаа нь үнэхээр сайхан зүйл юм. Тэгээд би одоо ингээд шавнартаа хийлж яадаг. Одоо бид нар урд нь мэрэгжлийн бүжигчдийг хараад, театр чуулган бүжигчдийг хараад алга ташаад баяр хүргээ суужсэн бол өнөөдөр бид нар хийн ч хамаагүй хөдлөөд босоод явж байгаа хүн болгон бүжиглэх боломжтой. Мэргэжлийн бүжигчин байх алавгүй хүн болгон бүжиглдэг байх хэрэгтэй гэдэг зарчим үзэлтийн. Тэгээд манайхан ч баярлалаа. Одоо та нар хөдөлгөөн хийгээд алхалт хийгээд ингээ явна гэдэг чинь өөрийгөө ялж чинь өөрөө өөртөө зориг тавиад өнөөдөр эрүүл урт наслах боломжтой гэдэг юг өнөөдөр одоо тавиад өнөөдөр зааланд хурц ирээд өөрийгөө одоо жаргаж үжиглэж чинь тийм ээ гэдэг. Тэгээд алга ташаад манайхан явна. Одоо бид нар бол одоо ингээ үлдсэн амьдаа би бол одоо ингээд тэтгэврт гарсан хүн хамт олон гэд байхгүй шүү дээ тий. Одоо бүжгийнхээ хамт олонтой маш сайхан хамт олон болдог. Би энийгээ жаргал зовлонтой тэр маань тэгчиж тэр маань өвдчиж одоо яасан болоо өнөөдөр ирсэнгүй яасан болоо гэдэг дандаа тийм эрэл хайгуул хэд би энийг асуусан сургалсан тийм хамт олон болдог байхгүй. Тий. Тэгээд одоо энэ бүжгийг улам цааш нь хөгжүүлээд одоо хөдөлгөөнөөр ирүүлж хэмсэн гэдэг одоо нөгөө мэдгүй байгаа хүмүүст хүрмээр байна гэдэг бодолтой л би өнөөдөр одоо явдаг та. За тэгэхээр өнөөдөр манай студид нэгэн хүндтэй жочиг ирж одоо би хаалтын хийгээд их хаалтын үгийг хэлээд тэгээд тэрийг яриад дуусгачих. Шогон бүжиг болго тий. За тэгэхээр өнөөдөр манай студид Монголын шугам бүжгийн холбооны тэргүүн Санжаасүрэнгийн бүжмаа ийм эрхэм хүнтэй хүн ирж ярилцлаа. Та нар сая Викторийн ярианаас шугам бүжиг буюу одоо яг энэ хэрэгжүүлээд байгаа энэ сургалт маань хүний амьдралд монголчуудын амьдралд ямар хэрэгтэй байх гэдгийг ойлгосон баг. Залуу хүн гэлтгүү дээрээс нь тэтгэвртэй гарсан бүжгийн эсэлгүйгээ бүжгэлж чаддгүй хинч байсан ирээд хичээл боломжтой өөрийгөө эрүүлжүүлээд дээрээс нь оюун ухаан болон одоо тархиан хөгжүүлэх ийм спортын ийм сургалтын үйлчилгээг явуулдаг юм байна. За ингээд танд өнөөдөр ямар ч хүрэлцэн ирсэн маш их баярлалаа. Одоо ингээд цаашаад хэрэгжүүлэх үйл ажиллагааныхаа талаар мэдээлэл өгөөд одоо залуустаа одоо үйлчлүүлэгч одоо энэ үзэж байгаа хүмүүстэй уриалгаа хэлээд юу гэж хэлмээр байна. Тэрийг хэлээд нэвтрүүлэн өндөрлөё. Одоо ер нь бүжиг хийж эхэлсэн цагаас эхлээд хөгшрөл зогсдог гэдэг юм байлээ. Тэгэхээр хүн болгон бүжиглдэг байгаасаа, хүн болгон хөдөлгөөн хийдэг байгаасаа одоо ажил төрлөө хийгээд сууж хахад хүн шилэн бүзүү хөгсөж जैन, нуруу чилж जैन. Тэр бүхэн чинь хөдөлгөөн хийгээгүйс эхлээд хөшиж эхэлж байгаа юм шүү. Тийм учраас залуучууд бэлтгүүгээр бүгдээрээ бүх насныхан хөдөлгөөн хийж бүжиг сураад бүжгээс сайхан кайф авч амьдралаа аз жаргалаар дүүрэн байгаасай гэж хүсэж байна. Одоо манай энэ шугам бүжгийн 5 жил болоход нэг ч удаа тэмцээн гэж зохиож байгаагүй юм билэ. Одоо манайх 3 сарын 27-нд Монголын анх дугаар тэмцээн, улсын авраг шалгуулах анх дугаар тэмцээн зохион байгуулах гээд одоо бэлтгэл ажиллад орсон байгаа. Тэгээд тэмцээнд орохыг хүсэж байгаа шугам бүжгийг сонирхож байгаа хүн болгон манай тэмцээнд орж баг үрдүүлээд орох боломжтой. Та бүхнийг манай тэмцээнд орж өөрийгөө сориорой гэж урьж байна. Тэгэлгүй яг хоо мэдээж эрүүл амьдрал аз жаргалтай нийгмийг бүтээхийн тулд бүгдээрээ ийм эргээр бүгдээрээ нэгдэж ийм
энэ бүжгийн спортоор хичээлвэл маш зөв юм болов уу гэж сая бид хоёр зөндөө ярилцсан тэгжиж харагдчихэв. Тэгээд жаргалыг ганц өөртөө биш бусдад түгээхийн тулд бүгдээрээ энэ спортоор хичээлж тэмцээндээ амжилттай оролцоорой, идэвхтэй оролцоорой гэж барилъя.